Бүгдээрээ сайн байцгаана уу. За дахиад энэ дээр зогсож байгаадаа дахиад маш их баяртай байна. Өмнө хизээ ирснийг санахгүй байна. Ямар ч нэг 7 сард ирсэн санагдаад байна. Нэг л халуун байх шиг байсан. Тэгээ энэ удаа бас манай төрмөх пастор маань асуугаад нэг үйлчлэх боломж байна гэж асуугаад тэгээд энэ удаа энэ Индонез орчоод тэгээ бутх замдаа энэгээр дараад тэг үйлчлээд явж байгаа шүү. Тэгээд та бүхэнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Тэгээд энэ удаа би Эхлэл номны 1-р бүлгийн 26 27 дугаар ишлээс та бүхэнтэйгээ уулзъя гэж бэлдэж ирлээ. Тэгээд 1-р бүлгийн 26 27 дээр тэгээд бурхан бид дүр төрхөхийн дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднэр далайн загас, согтгон шувууд, малаад уус бүх газар дэлхий газар мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Иймэрхүү бурхан өөрхөн дүр төрхийн дагуу хүнийг бүтээж, бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр имээр нь бүтээжээ гэсэн. Хамтдаа бүгдээ эзний үгийн төлөө залбирцгаая. Бурхан эзэн минь танд үнэхээр талархаж байна. Бид нарыг ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн, бид нарыг хинч байлаа гэсэн, ямар ч шүүлтүргүүгээр, ямар ч цензургүүгээр, ямар ч бид нарыг шаардлага тавилгүйгээр хүлээн авдагт баярлалаа. Зөвхөн нэг удаа биш, харин өдөр болгон цаг, минут тутамд, бүр секунд тутамд бид нарыг хайрлан хамгаалж, бид нарыг та өөрхөн охид хөвгүүдээр бас хүлээн авдагт танд үнэхээр талархаж байна эзэн минь ээ. Бурхан та биднийг судлан мэддэг учраас баярлалаа. Биднээс жилүү их мэддэг учраас баярлалаа. Та алдрын төлөө энэ чуулганыг хэрэгжилж байгаагийн төлөө танд баярлалаа. Олон хүнд сайн мэдээ хүргэхийн төлөө энэ чуулганыг бас хонжилж байгаагийн төлөө танд талархаж байна эзэн минь ээ. Яг одоо бид нар хамтдаа үгийн цаг руу орж байна. Та биднийг үнэхээр хөтлөн дагуулаарай гэж гуйж байна. Таны үг таны ариун сүнсээр номлогдох болтугай, заагдах болтугай эзэн минь ээ. Есүс нэрээр залбирлаа. Амен. Бид нар бүгдээрээ бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэдэгтээ бол хинч маргахгүй бах те. Тэг маргах хүн байна уу? Байвал гараа өргөд хамт маргая зүгээр. Харин бурхны ямар дүр төрх вэ гэдэг нэг сонир асуулт байгаа те. Сонирхолтой гэх юм уу нэг асуулт байгаа. Тэг бурхны дүр төрхөө гэхлээр яалчгүй бид нар нэг бие махбод гэж одоо ойлгох гэдэг. Шууд одоо сонсоход яг тэгж ойлгогдсон те угсаа. Нэг бие махбод нүдтэй хамартай амтай одоо яг нөгөө гамтанд байдаг шүтэнүүдтэй адилхан гэдэг ч юм уу те. Шууд тэгж ойлгогдохоор ийм ишлэл байгаад байгаа. Гэхдээ үүндээ бурхны дүр төрх гэвэл бурхны мөн чанарыг бид нар хэлж байгаа. Библи хэлж байгаа санаа нь бол яг тэр бурхны мөн чанар, бурхны өөрөх нь мөн чанараар бид нар бүтээгдсэн гэсэн. Ингэж ийм утгаараа бид нар ойлгох хэрэгтэй гэсэн. Та нар хэрвээ сонссон бол манай стандарт Монгол орчуулга гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Яг Библийн еврей грек хэлнээс нь орчуулж байгаа ийм төсөл хэрэгжүүлж байгаа. Тэрний тайлбар дээр харах юм бол юу гэж хэлсэн бэ гэвэл бурхны дүр төрх гэдгийн тайлбар нь өөрөө бурхны төлөөлөх гэдэг утгатай гинэ. Бурхныг төлөөлөх тийм утгатай. Тэгэхээр бурхныг төлөөлөхийн тулд яг бурхантай адилхан мөн чанартай байх хэрэгтэй гэсэн. Тэ? Тэгжиж бид нар бурхныг төлөөлж чадна гэсэн. Тэгэхээр одоо миний ярих хэд хэдэн дүр төрхийг та бүхэн сонсохдоо бурхныг төлөөлөх буюу бурхны мөн чанараар бид нар бүтээгдсэн гэдэг энэ өнцгөөс нь сонсоосоо гэж хүсэж байна. За яг миний зүгээр нээж илрүүлснээр бид нар дараах 4 төрлийн одоо дүр төрхөөр бүтээгдсэн. Мэдээж өөр олон дүр төрх байгаа. Өөр олон мөн чанарууд байгаа. Гэхдээ би ямар ч гэсэн энэ удаа дараах 4 дүр төрхийг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бэлдэж ирлээ. Нэгдүгээрт нь бид нар сүнстэй оршин байгч те. Өөрөөр хэлбэл бурхан бол сүнсээр оршин байгч. Би та бүхэнд юу хуваалцах гэж байна гэвэл бид нар сүнс гэдэг мөн чанараар бүтээгдсэн. Сүнстэй байхаар бүтээгдсэн гэсэн. Яг бол бурхан өөрөө сүнсээр оршин байгч. Бурхан бол өөрөө сүнсээр оршин байгч те. Харин бид нар юу вэ? Бие махбод ба сүнстэй оршин байгч те. Бурхан биднийг сүнс гэдэг дүр төрхөөрөө бүтээсэн гэсэн. Дүр төрхтэйг адилхан байхаар бүтээсэн гэсэн. Та өөрөг нэг хараарай. Таны дотор сүнс байна уу? Хажууд хүний ардаа сүнс байна уу? Хажууд хүнд чинь. Гэхдээ бид нар өөрсдөө сүнстэй оршин байгч гэдгийг мэддэг те. Харагдахгүй боловч яадаг вэ? Мэддэг те.
Эндээс зүгээр дахиж хэлэхэд бид нар харагддаг зүйлсээр өөрсдөө тодорхойлно гэвэл жоохон утгагүй болно те. Зөвхөн харагддаг зүйлсээр өөрсдөө одоо тодорхойлно гэвэл боломж байхгүй. Харин харагдахгүй боловч бодитоор оршин байдаг маш олон зүйл бидний эргэн тойронд байдаг те. Харагдахгүй гэхдээ өөрөө оршин байж. Бурхан ч гэсэн нэг удаа энэ дэлхийд өөр махбодоор ирсэн байдаг. Есүс гэдэг хүүгээ илгээгээд загалмаад өгөөд амьлаад эргээд оцсон байдаг те. Тийм учраас ямар ч бид нар бурхантай адилхан сүнсээр оршин байгч нар гэж өөрсдөө тодорхойлох хэрэгтэй. Бид нар бол сүнсээр оршин байгч. Тийм учраас бурхантай харилцах бүрэн эрх зөвхөн хүнд л өгөгдсөн. Бурхантай харилцах бүрэн эрх зөвхөн хүнд л өгөгдсөн байдаг. Ямар нэгэн мал амтан, ургамал гэдээ бусад бүтээл тэр эрх өгдөөгүй. Тийм боломж байхгүй. Сүмд ирдэг хонь байна уу? Сүмд ирдэг нохой байна уу? Харснаа. Үрчээд хамтдаа магтаад, хамтдаа ингээд эсний үгийг уншаад, Библи уншаад, тэ химшээд, уйлаад ингээд эсвэл баяр хөөр болж байгаа тийм нохой харснаа та нар. Үхэр харснаа эсвэл тэ. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүн төрлөختөнд л зөвхөн сүнс өгөгдсөн. Тийм учраас бид нар буюу хүн төрлөختөн ямар нэгэн зүйлийг шүтэн болгохдоо маш амархан байдаг. Ямар нэгэн байдлаар шүтэн болгохдоо маш амархан байдаг. Энэ дэлхийд түн бом шашин бас шүтэн байгаа тийм. Шашин бол ойлгомжтой. Хамгийн том урсгалууд байдаг тийм. Жишээ нь христийн урсгал байна, исламын урсгал байна, шашин байна тийм. Хинди шашин байна, буддын шашин гэх томоохон урсгалуудаас гадна салбарлсан, шинээр үүссэн, үүсж байгаа гэд түн бом шашин бидний эргэн тойронд оршин байж байна. Ягаад вэ гэвэл хүн сүнстэй учраас ямар нэгэн өөрөөс нь илүү хин нэг хайж идэг. Сүнстэй учраас бурхныг хайж идэг, тэ? Өөрөөс нь илүү, өөрийг нь захирч чадах, өөрийг нь чиглүүлж чадах тэр нэгнийг хайж идэг. Тэг замдаа янз бүрийн шашин үүсгэж яваад идэг. Янз бүрийн шашин үүсгэж. Одоо нутгийн онцлогоос хамаарат гэдэг юм уу? Эсвэл тухайн хүмүүсийн байдлаас хамаарат гэдэг юм уу? Удирдагчаас хамаарат гэдэг юм уу, тэ? Янз бүрийн шашнуудыг өөрсдөө бий болгож тэрнээсээ тайвширлыг авч. Өөрөөр сүнслэг хэрэгцээг хангах гэж оролдож байдгаа гэсэн үг тийм. Гэхдээ бид нар хэн итгэдгээ мэднэ. Амин. Бид нар цорын ганц бурханд итгэдгээ мэднэ. Тэр бидний сүнсийг хангадаг гэдгийг бид нар мэднэ. Тэр бидний сүнстэй шууд харилцдаг гэдгийг бид нар мэднэ тийм. Тэр биднийг хамгаалдаг. Тэр биднийг өрөөдөг гэдгийг бас бид нар мэднэ. Харамсалтай нь аливаа зүйл анх бүтээгдсэн зорилгоос өөрөөр хувирсан хазаасан маш олон тохиолдлууд байж байдаг. Түүнтэй адилхан бурхан зөвхөн өөртөө харилцаатай байхаар анхны үнийг бүтээсэн боловч тэр зорилгоос хүн төрлөختөн хазаасан. Өөр зүйлсийн өнөөс шүтэн болгож явсаар ирсэн. Одоо явсаарч байгаа тийм. Тэгм учраас бурхан анханаас нь анхааруулсан байж байдаг. Гэтэл номны 21-д юу хэлсэн бэ гэхээр чи надаас өөр бурхантай байж болохгүй гэж хэлсэн байна тийм. Чи надаас өөр бурхантай байж болохгүй гэж анхааруулсан байдаг. Шашин бол яг нэг хэсэг өөр байна. Харин шүтэн бол бас өөр юм ярина бид нар те. Шүтэн бол бид нар өнгөрсөн хугацаанд юуг хэлдэг байсан бэ? Юу гэж тодорхойлдог байсан бэ гэвэл хуурж бурхтыг бид нар шүтэн гэж тодорхойлдог байсан. Хуурж бурхтыг. Одоо шинэ жанраасаг гэдэг ч юм уу нөгөө алт гуйл одоо янз бүрийн модоор хийсэн зүйлсийг бид нар шүтэн гэж тодорхойлдог байсан бол өнөөгийн байдлаар шүтэн гэдэг зүйлийн тодорхойлолт өөрчлөгдсөн те. Жишээ нь гар утас гэдэг ч юм уу, мөнгө гэдэг ч юм уу, тэ. Эсвэл бидний шүтэн нэр алдар гэдэг ч юм уу. Ийм байдлаар орчин цаг үеэ дагаад бидний шүтэн өөрөөр болж байгаа. Хамгийн том шүтэн юу болсон бэ гэхээр өнөөдрийн байдлаар миний зүгээр ажиглалтаар шүү зэ. Гар утас болсон байгаа тэ. Хамгийн том шүтэн. Гар утсаа алдахаас үнэхээр айдаг болсон тэ. Одоо яг айдас мөн харцангуй багасч юм л да олдог болсон болохоор тий. Тэгээ гарцсан дотор бидний бүх юм явж байгаа тий. Банкны мэдээлэл, сошиал медиа, харилцаа, мөнгө цаас бүгд явж байгаа тий. Жилээр шинжилгэлэн өөрчлөгдөж бидний эрхлэлийг хангахаас гадна шүтэний шинжээр одоо гар утас маань шилжиж байна. За
нэр алдар, мөнгө, өөр бусад донтолтууд бүгдээр шүтээний хэлбэрүүд гэж хэлэхэд болно. Ялангуяа донтолтууд бидний одоо донтож байгаа тэр юмнууд биднийг эргээд эзэмдэж идэг. Эзэмдээд биднийг ерөөсө гарах арцгүй болгож идэг. Ялангуяа донтолтууд бол ерөөсө тэ. Архины, тамхины, хар тамхины одоо сүүлрүүгээ нөгөө дэлгэцийн гэж бас донтолт гараад ирсэн. Зарим хүн одоо юу гэж намайг шоолдог вэ? Та одоо Челсигийн тоглолтыг үзээд байна. Та наахна донтцсон юм шүү. Наа чин таны шүтээ болцсон юм шүү. Тэр намайг бас шоолдог. Ямар ч тач Бурханаас дээгүүр, Бурханы үгнээс дээгүүр тавигдж байгаа ямар нэгэн зүйл дадал хөвшил чинь шүтээ ингэж хэлж болно шүү. Тэмчээс бид нар болгоомжтой байх хэрэгтэй. Тэ? Шүтээ гэдгээр бид нар зөвхөн тэр өөр сүмүүдэд байгаа зүйлийг хэлэхээс гадна бидний эргэн тойрны зүйлс бол бидний шүтээ болох магадaltaй. Тэмчээс тэр бол бурхад гэсэн үг тийм. Тэгэхээр тэднийг бурхан юу хэлсэн бэ гэхээр надаас өөр бурхадтай байж болохгүй гэсэн. Сүнсээр очигч бурхан зөвхөн таны сүнсийг хангах чадaltaй. Тиймээс бурхан таныг өөрийн дүр төрх буюу сүнсээрээ бүтээсэн юм аа. Тэгээ та бүхэн бурхантай заавал харилцаатай байгаарай. Тэгчил бурхан биднийг сүнстэй оршин байгч дүр төрхөөр бүтээсэн. Тиймээс бид нар энэ дээр яаж яах вэ гэхээр шуулган дээр залбирч байна, Библи уншиж байна, хамтаа магтан хүндэлж байна, хамтаа нөхөрлөж байна. Яг тэгвэл энэ зүйлс зөвхөн сүнстэй хүний хийж чадах л ажил. Зөвхөн одоо хөвшил гэсэн үг тийм ажил гэсэн үг. 20 дахь дүр төрх хайр. Бурхан бол хайр юм аа. Хайр бол мөнхийн сэдэв тийм. Дуу шүлгээс ахуулаад амьдралын талбар бүр мөч бүхэнд яригддаг сэдэв. Бурхны хайр, амар хосын хайр, ах дүүсийн хоорондын хайр гэд дуусахгүй олон сэдвүүдтэй. Тэмчээс Бурхны хайрыг юу гэж хэлдэг вэ гэхээр агапе хайр гэж хэлдэг. Амар хосын хайрыг эрос хайр гэж хэлдэг. Ах дүүсийн хооронд хайрыг фило хайр гэж. Хайраас гадуурх нэг ч юм байхгүй. Бүхэн хайртай ямар нэгэн байдлаар холбоотой. Хайраас тухтах боломжгүй, хайрыг үгүйсгэх арга байхгүй. Яг тэгвэл бидний бурхны бидний өөрийн дүр төрхөөр нэг бүтээс нэг дүр төрх нь хайр юм. Бурхан биднийг хайртай байхаар бүтээсэн гэсэн. 1-р 4:16 дээр бурхан бол хайр гэж бичигдсэн байдаг тийм. Гэхдээ бурханы хайр нь хувиршгүй, бурханы хайр нь тууштай, бурханы хайр бол хязгааргүй юм. Бурхны хайрыг бид нар хэмжих ямар ч боломж байхгүй. Бурхны хайрыг хэмжих боломж байна уу? Далайг буй яанд гэж хэлдэг тийм. Яанд гэдэг нь хэмжинэ гэсэн. Түүнтэй адилхан бурхны хайрыг бид нар хэмжих ямар ч боломж байхгүй. Олон хүний хувьд бурхны хайрыг заримдаа буруугаар ойлгох гэдэг тийм. Харагдахгүй бурхан биднийг яаж хайрлаад байгаа. Тийм боломж байхгүй шүү дээ гэдэг тийм. Мэдээж харагдж байгаа аав ээж юм ах トゥ эсвэл эхнэр нөхөр эсвэл хүүхдүүдэд бид нар яаж хайрладаг шээ те. Тэр бол маш бодиттой хайр байгаад байдаг те. Харин бурхан биднийг яаж хайрлаад байгаа юм бэ? Тийм хайр харагдахгүй юм шүү дээ гэдэг те. Тийм ээ бурханы хайр харагдахгүй юм шиг боловч илэрхийлэгдэж байдаг. Бидний дунд илэрхийлэгдэж байдаг. Яаж вэ гэхээр хамгийн том хайр бол бурхан өөрийнхөө Есүсээ бидний төлөө илгээсэн юм. Тэгж бурхан өөрийнхөө хайрыг илэрхийлсэн. Тэр хайраар дамжуулан бид нар гим нүглээ уушлуулдаг болсон. Мөнхийн улсын иргэд болсон. Тэр хайраар дамжуулан бид нар бие бинийгээ хүлээж авдаг болсон. Бие биенийндээ бид нар хайраар ханддаг болсон. Тийм хайр байхгүй бол хүний хайр бол үнэхээр хязгаартай. Хүний хайр бол хязгаартай, тийм. Бурхан бидэнд хайр гэдэг гагамжтай мөн чанар өгсөн байгаа. Бид Бурханы хайрыг мэдсэн учраас тэр хайрын амьдрахыг хичээх болсон. Яг гэвэл бид нар төрөхтөө хайр гэдэг мөн чанартай төрсөн. Харин Бурханы хайрыг мэдснээр бидний хайр улам илүү төгс рүү ойртох болсон юм. Тиймээс бид нар бусдыг гэхээс илүү өөргөө бид нар бодож үзээрэй те. Над ер нь асуудал байна уу гэж бодож үзээрэй. Миний хайранд асуудал байна уу гэж бодож үзэх хэрэгтэй те. Ингээд одоо хайранд чи асуудал байна уу гингүүт бид нар бусдыг харах гэдэг те. Энэ тэнд асуудал байна гэдэг. Харин бид нар өөртөө бодох хэрэгтэй. Над асуудал байна уу гэж те. Хүний хайр хичнээн хувиршгүй байдаг юм бэ. Хичнээн одоо
нэгүүлсэнгүй байдаг. Заримдаа бид нар үнэхээр өөртөө эргэлзэх үе хүртэл гардаг те. Би ийм хүн гэж юу гэж эргэлзэх үе хүртэл бас бий болж байдаг. Харин Бурхны хайрыг бодвол Бурхны хайрыг мэдвэл Бурхны хайрыг бид нар хэрэгжүүлж чадах юм бол өөрийгөө үүсгэж чадна. Миний хайраас илүү давсан хайр байна гэж бид нар мэдэж чадна. Тэр хайраа бид нар бусдад хандаж чадна. Тэгснээрээ бидний амьдрал, бидний нөхөрлөл, бидний зүрх сэтгэл, санаа сэтгэл улам илүү тайван болох болно те. Яг хөдөө гэвэл Бурхан биднийг хайрлсан тэр хайрыг бодох үед бид нар бусдыг хайрлаж чаддаг. Тэгэхгүй бид нар бусдыг хайрлаж чадахгүй. Тэгэхээр өөрийн хайраар бол хязгаартай байж байгаа. Гуравдугаар мөн чанар, оюун ухаан буюу бүтээлч чанар. Таны оюун ухаан танд харагддаг уу? Энд байдаг уу? Харагддаг байна. Одоо түрүүн мастрын оюун ухаан танд харагдаж байна уу? Харагдахгүй те. Гэхдээ байдаг те. Байдаг. Бурхан оргон осоос энэ дэлхийг бүтээсэн байдаг. Түүний бүтээлч чанарыг бид нар бас өвлөө авсан. Тэр бүтээлч чанар таны дотор байгаа гэсэн. Бурханы бүтээлч чанар. Бурханы бүтээлч чанар бидний дотор дүр төрх болон осч байгаа учраас өнөөгийн дэлхийн хөгжил туйлдаа хүрсэн явж байгаа. Одоо ер нь туйлоргоо ойртол явж байгаа заа. Дэлхийн хөгжил. Миний санахын 3 жилийн өмнө бид нар цахилгаан машин гэж ярьдаг байсан те. Ямар лаг юм бэ? Одоо цахилгаан машинаас илүү юу модонд орж байна? AI тэ? Хиймэл оюун ухааны талаар хүм болгон ярьж байна одоо тэ. Энэ бүтээл чанарын ачаар ямар ч баялаггүй Сингапур, ямар ч баялаггүй гэж хэлж болох юм уу Өмнөд Солонгосыг сайн мэдгүй байна тэ. Гэхдээ ямар ч байсан Сингапур, Өмнөд Солонгос хоёр Аздаа бол баялаггүй мөртлөө топ улсуудын нэг болсон юм шүү дээ. Яг тэгвэл хүний дотор байгаа бүтээл чанар байгаа учраас. Хүний дотор байгаа хөгжлөг чанар байгаа учраас тэр чанарыг хөгжүүлээд өнөөгийн төвчөнд энэ хоёр улс миний мэдх ямар ч хүрсэн. Тэр ч гэсэн бас Бурхны өгсөн бүтээл чанар таны бодож байгаас илүү хэмжээтэй байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй. Таны дотор бүтээл чанар таны бодож байгаас илүү байгаа. Гэхдээ энэ чанарыг бид нар ашиглаж чадахгүй бол бид нар сүмд ирээд л буцдаг зүгээр шашинлаг хүмүүс болж хувирна. Тэ? Бүтээл чанар зайлшгүй оюун ухааныг бас оюун ухааны мэдлэгийн хөгжлийг шаардж байдаг. Тиймээс би таныг юу гэж хэлэх гээд та өөрөөсөө юу асуух ёстой гэж би хэлмээр байна гэвэл аль нэг газараа зогссон бол та өөртөө нэг анхаарал хандуулж үзээрэй. Би юун талаар хөгжих ёстой вэ? Бурхны бүтээл чанарыг би яаж ашиглах ёстой вэ гэж та бодож үзээрэй гэж би хэлмээр. Нэг гэрчлэг та бүхэнтэйгээ хуваалцсан. Манай Библийн нийгэмлэг Braille Библи болон Braille цонх гэсэн хоёр төслийг хэрэгжүүлдэг. Braille Библи гэвэл та нар юу гэж бодож байна? Ямар Библи вэ? Хараагүй хүмүүсийн Библи те. Бид нар Braille Библийг бол хараагүй хүмүүст зориулаад хэвлээд бас тарааж байгаа тийм төсөл хэрэгжүүлж байгаа. Түүнээс гадна Braille цонх гэдэг төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Braille цонх. Цонх гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэхэл нөгөө ном бол юу гэлээ? ертөнцийг харах цонх те. Ингээд бараг 40-с дээш насныхан бүгдээрээ цээж иргэдэндээ те. Ном бол ертөнцийг харах цонх. Тэгээд тэр нь ямар утгатай төсөл вэ гэхлээр хараагүй олон хүмүүс, олон хүүхдүүд бичиг үсгийн боловсролгүй байдаг юм байна лээ. Монголд ялангуяа хөдөө орон нутагт бичиг үсгийн боловсрол байхгүй. Тэгээд тэр хүмүүст бид нар бичиг үсгийн боловсрол олгох төслийг хэрэгжүүлж Braille үсэг зааж байгаа гэсэн. Тэгээд тэд нар сурч хөгжснөөр уншиж бичгээс гадна нийгэмдээ тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах, амьдралаа сайжруулах зэрэг давхар ач холбогдлолттой гэж бид нар олж харсан. Одоо энэ жилээс ямар ч хэрэгжүүлж байгаа эх жилийн өдөөд ихэд тодорхой хэмжээний үр дүн харсан байна гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа. Гэхдээ энэ удаа би Библийн нийгэмлэгийн тухай ярихаас илүүгээр Campus Crusade гэдэг байгууллага байдаг. Тэрний доор Капернаум гэдэг үйлчлэл байдаг. Тэр Капернаум гэдэг үйлчлэл ямар хүмүүст зориулан үйлчлдэг вэ гэхлээр нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан үйлчлдэг. Ялангуяа нөгөө саа өвчнөөсөө болоод ярьж чадахгүй тэ оюун ухаан бол зүгээр мөртлөө ярьж чадахгүй, гар нь хөдөлж чадахгүй, хөл нь хөдөлж чадахгүй тийм хүмүүст зориулсан тэр одоо Капернаум үйлчлэлийн үйлчлдэг байгаа. Тэгээд тэд нар манайтай хамтран яг тэр Braille төсөл дээр ажилладаг. Тэгээд тэр хүүхдүүдийн зарим нь аутизмтэй хүүхдүүд байж байгаа, зарим нь Дауны синдромтой хүүхдүүд байж байгаа.
Маш сонирхолтой байна. 2 жилийн өмнөөс тэд нар юу хийж гисэн бэ гэхээр онлайнаар өдөр болгон ерөөс нэг ч өдөр алгацаагүй. Баяр байна уу, тэ? Гамшиг зовлон байна уу? Юу ч болж исэн гэсэн өдөр болгон 30 минут тэд нар хамтдаа Библи уншсан баг. Одоо хүртэл үргэлжлүүлж байгаа тэд нар. Түүний үр дүнд юу болсон бэ гэхээр нөгөө ярьж чаддгүй хүүхдүүд ярьж эхэлсэн. Тэгвэл уншиж байгаа учраас. Уншиж оролдож байгаа учраас. Мэдээж бид нар шиг бүрэн төгс ярьж чадахгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд тэр үр дүн гарсан. Ярьж эхэлсэн. Бид нар ярьж ингэж одоо өөртөө илэрхийлж чаддаг болсон. Тэгвэл уншин гэдэг чинь өөрөө маш том хөгжлийн түлхүүр байж байна. Тэд нар Библийг улам илүү ойлгодог болсон. Библиэс тэд нар Бурхны хайрыг мэддэг болсон. Тэгээд тэдний аав ээжүүд нь итгэдэггүй аав ээжүүд нь те энийг үргэлжлүүлээрэй гэж бүр захидаг болсон гэж. Өдөр болгон энэ уншдаг цагаа та нар битгий одоо таслаарай. Тогсоогоорой гэж захидаг болсон. Тэмнэлж байгаа хоёр санаа. Нэгдүгээрт нь хөгжиж болдгийм аа. Яг бол Бурхан бидэнд угаасаа хөгжих чадварыг өгсөн. Хүн болгон хөгжих боломжтой, чадвартай. Та энийг битгий үл ойшоогоор. Хоёрдугаар Бурхны үг тэр хүүхдүүдийг өөрчилж байгаа. Эзний үг тэр хүүхдүүдийг өөрчилж байгаа. Эзний үгээр дамжуулан тэд нар хөгжиж байна. Тэд нар Бурханд итгэх итгэл нь улам илүү нэмэгдэж байна. Улам илүү тэд нар өөрсдөө итгэлтэй болж байгаа. Амьдрах чадвартай болж байна. Яагад гэвэл үлийн бэрхшээлтэй байна уу бэрхшээлгүй нь хүн болгон Бурхны бүтээгч чанартайгаар бүтээгдсэн юм. Бүтээгч дүр төрхтэйгээр бүтээгдсэн юм. Тиймээс та өөргөө хөгжүүлэхээ битгий зогсоогоорой гэж уриалмаар байна. Дүр төрх ариун. Та ариун байхаар бүтээгдсэн. Та бол ариун юм. Хажууд сууж байгаа хүндээ хэлгүй. Та бол ариун юм гэж хэлгүй. Нэг л үнэмшилгүй сонсогдоод байгаа зү. За яа юу болоод байна. Яагаад байна гэдэг. Бурхан бол ариун. Гэтэ Бурхан бол туйлын ариун. Бидний боддог шиг ариун биш те. Өглөө болгон усанд ордог шиг тийм ариун биш те. Бурхан бол туйлын ариун. Гэхдээ Бурхан бидний бас ариун байхаар бүтээсэн. Левийн номны 11:45. Иймээс би ариун учир та нар ариун бай гэсэн байна те. Бид нар бол түүний бүтээл, бид нар түүний дүр төрхийг агуулгач. Тиймээс бид бол ариун байх боломжтой хүмүүс гэсэн үг. Ариун байх боломжтой хүмүүс. Гмийн улмаас бид нэр ариун байдлыг хадгалж чаддгүй болохоос биш бид нар ариун гэсэн үг биш юм. Бид нар ариун гэсэн үг биш. Харин бид нар ариун байх боломжтой. Гэхдээ гмд буруу өгöd та нар өөрсдөө уснаас суурай гарна гэж байхгүй шүү те. Гм бол асуудалтай. Гэтэ гмийг хэн асуудалтай гмийг хэн үлддэг гэвэл хүн л үлдэн шүү те. Тийм үстэй. Тиймээс гмд буруу өгнө гэж байхгүй та нар. Харин өөрсдөө буруу өгөх хэрэгтэй те. Тэр ариун байж чадаагүй бол би өөрөө асуудалтай байна гэсэн. Би та бүхнийг Бурхныхаа өмнө амьдраарай гэж уриалмаар байна. Энэ пастрийн өмнө биш шүү заяа. Эсвэл ахлагч нарын өмнө биш шүү. Бурхныхаа өмнө ариун амьдраарай. CCTV гэж байдаг те. Энэ годомжинд ер нь хаасаагүй байгаа ч те. Одоо CCTV-г уулс гэж байна уу ер нь ингээд нөгөө камерыг хэлж байгаа те. CCTV гэж. Заримдаа бид нар яадаг вүлээ? Камерын өмнө гөлөг болдог, заримдаа гоогоо болдог шүү дээ. Би нэг зүйлийг хэлмээр байна. Бурхан бидний мөнхийн камер шүү, тэ. Бурхан бидний мөнхийн CCTV шүү. CCTV-г газар байсан гэсэн Бурхан биднийг харж байгаа гэсэн үг, тэ. Тиймээс бид нар гөлөг болох шаардлагагүй, гоё болох шаардлагагүй. Харин байгаагаараа эзний өмнө амьдраарай. Тэр үед та ариун байж чадна. Тэр үед та өөрийгөө гим нүглээс хол байлгаж чадна. Бурхан та бүгдийг ариун байхаар бүтээсэн юм аа. За гол зүйл нь бид Бурханы дээрх дүр төрхүүдийг амьдралын талбар дээрээ харуулж амьдраасаа гэж би та бүхнийг уриалж байгаа. Өөрөөр бид нар хэн гэсэн бэлээ? Бурханыг төлөөлөх хүмүүс гэж ярьж байгаа. Бид нар Бурханыг төлөөлөх хүмүүс.
Тэгээд би та бүхэнд энэ гурван талбар дээр өөрсдөө Бурхны дүр төрхийг агуулж амьдраарай гэж уриалж байна. Хамгийн чухал талбар бол гэр бүл байдаг. Хамгийн чухал талбар бол гэр бүл. Гэр бүл бол хамгийн чухал бөгөөд энэ дэлхийд бүтээс хамгийн ихний нэгж гэж хэлдэг тийм. Хамгийн ихний нэгж. Тэгэхээр та бүхэн анзаарах юм бол гэр бүлдээ бид нар хоёр нүргөө амьдардаг. Гэр бүл дотроо. Яг үнэндээ тийм гэр бүл дотроо бид нар яадаг вүлээ? Хоёр нүргөө амьдардаг. Уурлахаар бол тэнд уурладаг. Чин сэтгэлээр чангаар энэхэр бол тэндээ инээд. Тэ? Өөр газар хүүхдүүдэд загин чаддгүй өрний тэнд л загнадаг, тэ? Та гэр бүлдээ Бурхныг төлөөлж чадвал өөр хаанч тэгж амьдарч чад. Хамгийн чухал талбар бол гэр бүл. Тэгэхээр гэр бүлдээ та хоёр нүргээ амьдарч чадвал, гэр бүлдээ та Бурхны дүр төрхөөр амьдарч чадвал та хаанч тэгж амьдрахад амархан болно. Заавал тэгж өөр газар гоёор амьдрахад хичээгээд байх шаардлага байхгүй гэсэн үг тийм. Одоо пасторууд ч бас хэлдэг. За би ч бас дахин хэлье. Гэр бүл бол таны хамгийн чухал талбар шүү. Тэндээ та Бурхны дүр төрхөөр амьдраарай. Тэндээ та Бурхны дүр төрхийг харуулж амьдраарай гэж уриалж байна. Хоёрдугаар чуулганда үйлчлүүд, цуглаанууд гэх мэтчлэн та өөрийн потенциал, цаг зав гаргах боломжтой газар бол чуулган байж байна. Чуулган бол зөвхөн пастрын үйлчлэлийн талбар биш гэж би энэ дээрээс маш хариуцлагатайгаар хэлмээр байгаа. Яг л би өөрөө чуулганд 15 жил пастрын үйлчлэл хийжсэн. Тэр үед би дандаа хүмүүсийг үйлчлэлд оруулдаг байсан, уриалдаг байсан, хамт үйлчлдэг байсан. Чуулган бас таны үйлчлэлийн талбар юм аа. Амен уу. Хажуу цугаан хүндээ хэлэх үү. Чуулган таны үйлчлэлийн талбар шүү гэж хэлье бүгдээрээ. Олон хүн чуулганы юу гэж боддог вэ? Үйлчлүүлмээр юм те. Үйлчлүүлэх газар гэж боддог те. Үйлчлэлийн газар ч юм уу баг те. Олон хүн тэнд юу гэж боддог вэ? Шашны зан үйл хийдэг газар гэж боддог те. Одоо ингээд бүтэнсэнд бол ингээд магтж जैन, сургаал сонсож जैन, залбирч जैन энэ шашны зан үйл хийх газар гэж. Гэтэ нэг талаар тийм үнэн л дээ. Нөгөө талаар чуулганыг юу гэж тодорхойлсон бэ гэхлээр биеийн эрхтнүүд адил гэж тодорхойлсон байж. Биеийн бүх эрхтэн яадаг вэ гэхээр өөрийн гэсэн үүрэгтэй те, өөрийн гэсэн хөдөлгөөнтэй, өөрийн гэсэн зорилготой байж байдаг. Зүрх хизээч илгэний үргийг гүйцэтгэхгүй те. Уушиг хизээч бөөрийн үргийг гүйцэтгэхгүй. Тус тусдаа өөрийн гэсэн үүрэгтэй байж байдаг. Яг түүнтэй адилхан та өөргөө энэ чуулганы эрхтнүүдийн нэг нь гэж тооцоорой гэж уриалмаар байна. Эрхтнүүдийн нэг нь та юм а гэж өөргөө бодоорой. Тэгж тооцоорой. Пасторын хувьд чуулганыг хариу зүйн үйлчилдэг бол гишүүдийн хувьд туслан үйлчилдэг. Хамтдаа үйлчилдэг. Пастор цалин авах гэж эсвэл цаг завтаадаа янз бүрийн цуглаан зохион байгуулад хүмүүсийг цуглуулах гэдэг биш. Харин гишүүдийн сүнсний өсөлт, үйлчлэлийн идвэх, олон хүний авралын төлөө пастор санаа зовж үйлчилж байдаг. Харин тэр нь та бүхэн заавал оролцоорой. Пастортойгоо ярилцаад танд юу хэрэгтэй вэ? Яаж үйлчлэх вэ? Тэ? Хаана үйлчлэх вэ? Юу хийх вэ? Тэ? Сайн үйлчлээсэй гэж би уриалж байна. Энд таны Бурхны дүр төрх харагдах ёстой. Энэ үйлчлэл донд таны Бурхны дүр төрх харагдах ёстой, тэ? Гуравдугаар маш товчноор хэлэхэд нийгэмдээ буюу ажлын болон сургуулийн талбар, эргэн тойронд аялж байгаа, зугаалж байгаа, одоо ажиллаж байгаа, тэ? Тэр газар чинь таны Бурхны дүр төрхийг харуулах маш том боломж байгаа шүү. Тэгэхээр тэнд та Бурхны дүр төрхөөр амьдраарай гэж би таныг уриалж байна. Тэнд заавал та сайн үйлс гарах албагүй, заавал та гоё харагдах албагүй, заавал та хичээх алба байхгүй. Харин таны итгэл аяндаа Бурхны дүр төрхийг яаж харуулахыг чинь шийдэх бол. Тиймээс та итгэлээр хаанч гисэн Бурхны дүр төрхийн дагуу амьдраарай гэж би таныг уриалж байна. Хамтдаа бүгдээрээ босцгоё. Эзний өмнө очицгоё. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Юуны төлөө вэ гэвэл өнөөдрийн номлолын сэдвийн дагуу те. Бурхан минь бид нэр таны дүр төрхөөр амьдрахыг хүсэж байна. Та бидэнд хүч өгөөч гэж хамтдаа залбирая. Бурханы дүр төрх буюу сүнс, хайр, бас бүтээл чанар,
ариун чанараар биднийг амьдруулж өгөөч гэж хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Залбирая бүгдээрээ. Хүмүүнээ танд үнэхээр их талархаж байна. Та зөвхөн эрэгтэй хүнийг төдийгүй эмэгтэй хүнийг ч гэсэн бас өөрийн дүр төрхөөрөө бүтээсэн учраас талархаж байна. Бид нар өөр хин нэгнийг илэрхийлэх төлөөлөл биш. Бид нар өөр хин нэгний дүр төрхөөр биш. Харин зөвхөн таны дүр төрхөөр бид нар бүтээгдсэн гайхамшигтай хамгийн ёроолтой бүтээлүүд билээ. Яг энэ юмшд бид нар таньдаа залбирч байна. Та биднийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн шиг яг тэр дүр төрхийн дагуу амьдрах хүч чадал хайрлаач гэж гуйж байна. Та биднийг хайр дотор амьдруулаач. Та биднийг ариун байлгаж өгөөч. Та биднийг бүтээлч, хөгждөг, бас бусдыг хөгжүүлдэг байлгаж өгөөч. Та биднийг бас сүнстэй үргэлж ойр байлгаж өгөөч эзэн минь ээ. Таны үгтэй, таны оршихуйтай бид нар үргэлж ойр байх гэж байна. Та биднийг тэр зорилгын дагуу бүтээсэн учраас бид нар тантай олон ойртохыг хүсэж байна. Та биднийг олон ойртуулж өгөөрэй эзэн минь ээ. Та байгаа газараа таны дүр төрхийг харуулж амьдруулж өгөөрэй эзэн. Галил Монгол чуулганы дээр таны ариун сүнсний мэрэгэн ухаан ерөөл бэлхэн дүүрэн байх. Есүсийн нэрээр ерөн залбирлаа. Амен.